За та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдвар буюу COVID-19-ийн талаарх ээлжид мэдээллийн цаг эхэлж байна. За коронавирус халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 24 сая 455 мянган хүн энэ өвчнөөр өвчилж 841 мянган хүн эмдсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. За 24 цагийн дотор 281 мянган хүн шинээр коронавирусын халдвар авч 6,000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. За энтгэг бас 24 цагийн хугацаанд 76 мянган хүн шинээр коронавирусын халдвар авсан. Дэлхийд дахинд коронавирусын халдвар авсан хамгийн өндөр тоотой орны тоонд орж байна. За 24 цагийн хугацаанд манай хөрш Оросын холбооны улсад 829 хүн 4829 хүн коронавирусын халдвар шинээр авч 110 хүн эндсэн байна. За харин бүгд найрамдахад ард улсад 22 тохиолдол бүртгэгдсэний 9-ийг гадаад улс орноос өөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. За Япон улсад бол 877 хүн шинээр коронавирусын халдвар авч 20 хүн эндсэн байна. За өвчил эндэгдэл өнгөрсөн өдрөөс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За харин бүгд найрамдах Солонгос улсад 323 хүн шинээр коронавирусын халдвар авч 14,5-ын гадаад улс орноос өөрлөгдөн орж ирсэн тохиолдол гэж үзсэн байна. За өвчил нэмэгдэж байгаа учраас аль болох олон хүнийг коронавирусын тестээр шинжлэх, эрт илрүүлэх, хавьтлыг тусгаарлах, эмчлэх арга хэмжээг бол нэлийн өндөр шатанд эрчимтэй зохион байгуулж байгаа юм байна. За COVID-19-ийн талаар зарим судалгаа шинжилгээ авч байгаа арга хэмжээний талаар та бүхэнд тоймлон танилцуулъя. За хичээлийн шинжилтэй холбогдуулан энэ жилийн хувьд дэлхийн олон оронд бол COVID-19-ийн талаар өвөрмөц олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. За ялангуяа Европын оронд сургуулиудад зайлшгүй амны хаалт зүүх 6-аас дээш настай сурагчид зайлшгүй амны хаалт зүүх хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг, өвчний шинж тэмдэг илэрхий юм бол тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. За мөн багш нар хүүхдэд амьдралын шинэ хэв маягийн хичээлийг заах. Энийгдээ бол ямар амьдралын шинэ хэв маягийн хичээл юу вэ гэвэл гараа тогтмол сайтар савндаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, алсын зайнаас бол мэндчлэх зэрэг ийм аргуудыг онол болон дадлагын хичээлээр бол сурагчдад үлгэрлэн зааж ийм практик хичээлүүдийг бол оруулж эхэлсэн байна. За Америк нэгдсэн улсын зарим мужуудад гадаад орчинд аль болохоор хичээлээс гадуурлах арга хэмжээг зохион байгуулах. Гэхдээ гадаад орчинд хичээлээс гадуурх ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахдаа 20-оос дээш сурагчийг оролцуулахгүй байх, ямар нэгэн ярилцлага уулзалт хийхдээ хүн хоорондын зай буюу суудал саналыг 1-1.5 метрт байрлуулж ийм арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж бол аль болохоор энэ агаар тусал шүлсээр дамжих халдвараас хүүхдүүдийг хамгаалах ийм арга хэмжээнүүдийг бол авч байна. Хэрвээ ямар нэгэн хэмжээгээр тухайн сургуульд өвчил гарах юм бол тэр сургуулийг тэр чигээр нь хөл хорионд оруулах хичээлийг цахим хэлбэр шилжүүлэх ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм байна. За бүгд найрамдах Солонгос улсын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-оор хүүхдүүд ихэвчлэн хөнгөн балархай хэлбэрээр бол өвчилж байна. Хэдий ийм байна. Гэхдээ 14-өөс 21 хоногийн хугацаанд бусад хүмүүст халдвар тараах нь бол их өндөр байна гэдэг ийм зүйлийг бол судалгаагаар тогтоож ерөнхийдөө өвчлсөн бага насны хүүхдүүд халдвар тараах их уурхай болж байна гэдгийг бол онцлсан байна. За Харвард их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар COVID-19-ийн үед биеийн дархлаа маш их идэвхжиж, дархлааны зарим үйл ажиллагаа их өөрчлөлтөнд орж байна. Үүнээс болж уг вирусын эсрэг дархлаа тогтоох үйл ажиллагаа бол маш хязгаарлагдмал бөгөөд тогтвортой дархлаа үүсэхгүй байгааг бол бас тогтоосон байна. За энэ нь бол цаашид бас вакцинаар удаан хугацаанд коронавирусын эсрэг дархлаа тогтоох боломжгүй байж магадгүй гэсэн ийм зөвлөлтүүдийг бол хийсэн байна. За мөн эргээд дахиад өвчлөх хүн COVID-19-оор өвчлөөд эдгэрээд гарсан тохиолдол бол бас Сингапур, Европын оронд гарч ирсэн бол мөн Америк нэгдсэн улсад 25 настай эрэхтэй 4 сард бол ковидоор өвдсөний дараа дахин коронавирусын халдварыг авсан талаар бол Невада мужийн судлаачид бас мэдээлсэн байна.
За ер нь дархлаагаа одоо сайн байх, сэтгэлийн амар амгалан байх бол COVID-19-ийн хувьд бол маш чухал. Гэлээ гэхдээ зарим одоо орнуудад бол сүлжээний бүтээгдэхүүнээс илүү энгийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл дархлааг дэмжих тэр одоо хүчин зүйл нь бол танд байгаа учраас эрт амрах, дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд явах зэрэг ийм одоо өөрийнхөө хүчээр дархлаагаа дэмжих нь зүйтэй шүү. Гаднаас ямар нэгэн химийн одоо дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэх нь их үр дүнтэй биш ээ гэдгийг Америкийн эрдэмтэд бас зөвлөсөн байна. За манай улсын хувьд бол тусгаарлах ажиглалтанд өчигдөр 133 хүн орж 440 хүн тусгаарлах ажиглах байрнаас гарч гэрийн одоо ажиглалтанд шилжсэн байна. Одоогоор 3452 хүн бол ажиглалтын байранд байна. За энэ эдгээр хүмүүст 39 хэмж, 93 эрсдийн хэмж, 92 төрлийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. За цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 50 хүн одоо хэвтэн эмчилүүлж байна. Эдгээрээс бол 3 хүн эрдэм тэмчилгээний тасагт биеийн байдал бол хүндэвтэр байна. За эдгээр бүх хүмүүст 15 эмч, 30 совилогч, асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. За 24 цагийн хугацаанд 119 тоод дугаарт 35 дуудлага ирж коронавирусын талаар зөвлөгөө авсан. Харин шуурхай аппликейшнээр Итали, Солонгос улсаас одоо 2 манай улсын иргэн уцтаж коронавирусын эмчилгээ, эмнэлзүүн талаар зөвлөгөө авсан байна. За 24 цагийн хугацаанд цэцгийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаарт 18 хүн, за онлайнаар 1 хүн холбогдож бол зөвлөгөө авсан байна. За ингээд халдвар төвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг танилцуулнаа. За сайн байцгаана уу. За 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөсөөтийн вирус судлалын 3 лаборатори, Дархан уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 731 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээ хийсэн бүх хүмүүсийн юунд коронавирус илрээгүй байна. За үүнд 8 дугаар сарын 9-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ. За 8 дугаар сарын 14-нд Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ. За Орхон аймагт тусгаарлагдсан 91 хүний давтан шинжилгээ. Сэлэнг аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ. За Хөсөөдөд тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ. Соёлын ажиглалтад байгаа 4 хүний давтан шинжилгээ. За тусгаарлан ажиглах байранд байгаа 30 хүний давтан шинжилгээ. Дорногов аймгийн Ханги мандлын боомтоор орж ирсэн Автоврын 13 хүний шинжилгээ. Автоврын жолооч. За Алтан булгийн боомтоор Ачаа тээврийн орж ирсэн Ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээ. За гадны улс оронд явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээ нь тус коронавирус илрээгүй байна. За нийт Монгол улсын хэмжээнд батлагдсан тохиолдол зөвөрлөгдөө орж иж батлагдсан 301 тохиолдол байна. За 301-ээс 291 хүн эмчлэгдэж эрүүлсэн байна. Өвчлсөн хүмүүсийн 96.6% нь эдгэрсэн байна. За одоогийн өнөөдрийн байдлаар соёлын ажиглалтад 25 хүн байна. За гэрийн ажиглалтад 40 хүн байна. За ажиглалт хандлтын хугацаа дууссан 226 хүн байна. За халдвартын клиникэд 10 хүн коронавирус талдвараар эмчлэгдэж байна. За 10 хүний 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. За үүнээс гадна бидний одоо банк зөвлөж байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах талаар ард иргэд бас анхааруулжтай асуудлууд гарч байна. Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулжлахгүй, маска зүү, за мөн одоо хувийн ариун цэврээ сах гэсэн зөвлөмжүүдийг байнга өгч байгаа хэдий боловч манай ард иргэд одоо хурим найрын арга хэмжээ зохион байгуулах, ойн арга хэмжээ зохион байгуулах, байгууллагуудын ой тэмдэглэх ийм арга хэмжээнүүдийг одоо бас хийгээд байгаа явдал бол байна. Тухайлбал одоо өчигдөр 8 дугаар сарын 28-наас 29 шилжигчүүн бол нэгэн байгууллагын ойн арга хэмжээ болж тэнд оролцсон 50-60 хүний дунд хоолны хордлох талбар бүртгэгдлээ. За шөнө одоо манай халдвартын клиникийн эмч мэргэжилтнүүд маань коронавирус талбарын давтан шинжилгээгээд цаг наргүй ажиллаж байхад мөн одоо 50-60 хүний хоолны хордлогын асуудал дээр бас ажиллалаа. За энэ 50-60 хүнээс одоо өнөөдрийн байдлаар 14 хүн шөнө одоо эмнэлэгт ирж хэвтлээ, халдвартын эмнэлэгт. Тэрнээс 2 хүн эрчим тэмчилгээний тасагт орлоо.
За тэгээ одоо хүртэл бол хүмүүс цовж ирсээр байна. Мэдээж хэрэг ижлэгээ хоол идсэн, ижил шинж тэмдэг, бөөлжих, халуурах, суулгах шинж тэмдэг бүгдээрэнд нь илэрч байгаа учраас энэ одоо хэдэн хүн ирэх үү 50-60 хүнийг нийтийг хамарсан юм хоолны хордлох талбар гарлаа. Тэгэхээр ард иргэд бол энэ хоолны хордлох талбар гарч ийн гэдэг маань ялангуяа коронавирус талбарыг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй. Коронавирус талбар бүрэн судлагдаагүй хоол хүнсний бүтээгдэхүүнээр бас дамжин халдварлах эрсдэл байгаа гадны улс оронд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд мэдээллүүд бол хэлсээр байгаа. Тийм учраас одоо энэ хоол хүнсний асуудалтай холбоотойгоор коронавирусын дэгдэл гарахыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр энэ одоо ард иргэд маань энэ олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, эмч эмнэлгийн байгууллагын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. За энэ өнөөдрийн хоолны хордлох талбар бол магадгүй одоо эхний шинж тэмдгийг харахад салминеллийн халдвар байж магадгүй одоо дахианы янз бүрийн хооны салаад идсэн байгаа. Тэгэхээр нууц үеийн хугацаа 7-оос 14 хоног. Ямар ч байсан 7 хоног энэ хүмүүс бол биеийн байдлаа ажиглаж эмнэлэг зүйн шинж тэмдэг илэрвэл халдвар төвшин судлалын үндэсний төвд хандах хэрэгтэй. За энэ бол 6-7 хоног бол үргэлжилсэн бас их ажлын хажуугаар давхар одоо халдвартынхаа эмч нарт ачаал өгч байна. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндэд бас хохирол учруулж байна. Салминел нингээ халдвар бол бас бүрэн гүйцэд эмчилж эрүүлжүүлэхгүй бол эрүүл ням тэвч болох. Цаашдаа бол нууц үеийн хугацаа ихсэж хүндрэх эрсдэл байдаг учраас ард иргэд бол энийг анхаарах хэрэгтэй. Тэгээд ер нь цаашдаа хүн бүр одоо маска зөөх, олныг хамарсан газар явахгүй байх, олныг хамарсан арга хэмжээгээ зохион байгуулахгүй байх. Манай уламжилт ёсоор энэ намрын саруудад бас хурим найр за одоо бусад одоо бэлэг дэмбэрэлтэй баяр ёслолын үйл ажиллагаа тэмдэглэх өдрүүд бол олон байдаг учраас энийг хязгаартай багтал дээр бол онцгой анхаарах шаардлагатай бол бас давхар анхааруулж зөвлөе гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд энэ эзний халдвар төвчний одоо улирал бол яалтчгүй бас 8-9 сар байдаг. Тэгээ энэ жилийн хувьд бол цар тахлын энэ өвөрмөц онцлогтой жил хичээлийн шинжил эхлэх гэж байгаатай холбогдуулан аль болохоор бид нар хүүхдийг одоо эрүүл байлгах ёстой. Тийм учраас энэ эцэг эхчүүд ялангуяа өөрснөө хоолны хордлогод ордог магадгүй эзний халдварын одоо өвчнөр өвчлсөн хүмүүс бол бас өөрснөө нян тээгч болдог. Эсвэл одоо хөнгөн балархаа хэлбэрээр өвдөж байгаад цаашдаа гэрийнхээ одоо бус хүүхдүүдэд аяг тавг халбаг сэрэгээрээ өгдөг ийм одоо аюултай. Ийм учраас хоолны хордлоготой энэ гарсан үйл ажиллагаанд оролцсон эцэг эхчүүд иргэд өөрснийгөө анхаарах, хоёрдугаарт өөрийнхөө аяг тавг халбаг сэрээг бусад одоо хүмүүстэй ялангуяа бага насны хүүхдүүдтэй холихгүй байх талаасаа бол анхаарах хэрэгтэй. Энэ жилийн хувьд бол цар тахлын энэ өвөрмөц жилд хүн бор дор дороо одоо хичээж ээж бид нар үр дүнд хүрэхгүй бол хуучных шигээ найр наадамаа тэмдэглэсэн задгай одоо түүхий самар жимс боргоцоогоо идсэн ийм байдалд байх юм бол бид нар илүү одоо улам их эрсдэлд орно гэдгийг бол эрүүл мэндийн яам болон эмнэлгийн байгууллагуудаас бол байнга одоо та бүхэнд хэлж байгаа. Ийм учраас бидний энэ зөвлөмжийг бас ажил амьдралдаа хэрэгжүүлж байхыг та бүхнээс хүсье. За ингээ өнөөдрийн мэдээлэл дуслаа. Та бүхний сонирхсан асуултанд хариулъя. За баярлалаа. Маргааш ээлжит мэдээллийн цагаараа иргэн уулзъя.